Байгалийн хий гэж юу вэ? Байгалийн хийг хэрхэн олборлдог талаар та бүхэнд мэдээлэл өгье гэж бодлоо. За тэгээд энэ дээр гарч байгаа бас шинжлэх ухааны үг хэлхийг англи шинжлэх ухааны үг хэлхийг та бүхэн маань бас тогтоогоод тэгээд байгалийн хийг яаж үүсдэг, хэрхэн олборлдог талаар мэдээлэлтэй болно гэдэгт найдаж байна. За тэгээд байгалийн хий гэж байна. За байгалийн хий бол нэг төрлийн эрдэс бодис, ашигт малтмалын нэг төрөл. Байгалийн хий, нүүрс, за газрын тос гэдэг энэ гурван төрлийн ашигт малтмал байна. Энэ гурван төрлийн ашигт малтмал бол одоогоор дэлхийн эдийн засгийн хамгийн чухал ашигт малтмалууд байна. Дэлхийн эрчим хууч, зам тавир, бүхэл үйлдвэрлэлийн үйл явцад оролцож түүнд одоо дан ба шууд байдлаар нөлөөлдөг ийм эрдэс бодисуудаа ашигт малтмалууд. Тэгэхээр гурван ашигт малтмалыг нэг л зүйл үүсгэсэн гэсэн үг. Олон сая жилийн өмнө байсан амьтан ургамлын үлдэгдэл үхэж мөхөөд за тэгээд тэр маань өөрөө дарагдаж гэдэг нь бол үхэж мөхсний дараа хурц чулуулаг дээрээс нь дараад тэр нь дарсаар байгаад одоо их даралттай болж за ингээд гүн рүүгээ суусан гэсэн үг. За энэ нь болохоор аажимда даралт температур, гүний даралт температурын нөлөөгөөр химийн урвалд орж өнөөдрийн бидний мэдих нүүрс, газрын тос, байгалийн хий гур маань үүссэн байдаг. Байгалийн хий яаж үүссэн талаар энэ дээр ингээд үзүүлсэн байна. За байгалийн хий яаж үүссэн, тэгээд хэрхэн олборлдог талаар зургийг энд үзүүлсэн байна. За энэ болохоор байгалийнхийн процесс түүнийг хэрхэн олборлож байгаа. За байгалийн хий хаана оршиж байгаа талаар үзүүлсэн байна. За энэ зураг дээр болохоор gas rich layer буюу газар хийгээр одоо баялаг ийм газрын гүний давхарга байна. За энийг бол gas rich layer буюу давхарга үе гэж нэрлэж байна. Layer гэдэг нь бол үе давхарга гэсэн үг. За тэгээд энэ бол маш өндөр даралт температурт ингээд дарагдаж шахагдсан байдалтай байгаа. Учир нь энд ямар зай завсар байхгүй ингээд нэгсэндээ даралттай ингээд шахагдсан байдалтай байж байгаа гэсэн үг. За гэтэл юу болсон бэ гэхээр энэ дээр fracture буюу одоо энэ хагарлууд байгалийн хий одоо энэ цуурал хагаралт газрын гүнд үүссэн байдалтай байна. Дээрээс доороос ийм байдалтай. За тэгээд хүмүүс энийг мэдээж геологчид судалж үзээд за энэ одоо ус тогтоогч давхаргын water aquifer гэж нэрлэдэг байна. Энэ ус тогтоогч давхаргын одоо энэ хэсэгт бол энэ газар баян, хийгээр баян ийм давхарга байна гэдгийг судалж мэдээд за үүний ойролцоо одоо ийм хий олборлох цооногийг бий болгож байгаа. За ингээд хий олборлох цооногийг болохоор drilling rig гэж нэрлэдэг. Drilling rig гэдэг одоо энэ ийм одоо цахилгаан станцын шиг ийм байгууламж бариад за үүнийг ингээд дрилдээд за нөгөө газрын өнгөн давхаргаас ахгуулаад ус давхаргыг нэвтрээд за тэгээд ингээд явсаар байгаад нөгөө цуурал үүсгэсэн давхар руу өрөмдөж оруулаад нөгөө газар баялаг давхарга руу оруулж ирнэ гэсэн үг. За мэдээж даралттай байгаа юм чи энэгээр нөгөө газ маань дээшээ ингээд гүн. Энд дээр болохоор газ moves out буюу одоо дээшээ одоо урсаж дээшээ ингээд гарах процесс явагдаж байна. За тэгэнгүүт энэ дээр болохоор юу болж байна вэ гэхээр нөгөө нэг ус болон элс тийм бусад химийн одоо бодисууд маань энэ хэсэг дээр болохоор ингээд бусдрууд нь ингээд шингээд ингээд орцсон байдалтай харагдаж байгаа. За ингээд дээш ингээд гаргаад ирэнгүүт нь энэ газтай зүг болон ус тэгээд бусад одоо нэг химийн нэмэлт одоо элементүүд химийн нэмэлт хэсгүүд маань энэ газтайгаа зүг дээшх ингээд гараад ирнэ. За тэгэнгүүт энийг болохоор газыг одоо гарч ирсэн газыг агуулдаг юм контейнер буюу газ containers байна. За газ containers бол газыг аваад тэр газ нь болохоор ус болон химийн бодисууд хоёрыг ялгаад энэ машин дотор ингээ хийчихэж байгаа. За мэдээж энэ
цэвэр одоо хийнээс гадна мос мэдээж химийн бусад элементүүд гардаг учраас энэ чинь зарим одоо одоо хэрэггүй бохир одоо тийм ашиглаж болохгүй юм одоо уснууд байна. Энийг болохоор waste water буюу одоо усны хаягдл ус гэж нэрлэж байна. За иймэрхүү байдлаар ерөнхийдөө ингээд хийг нь гаргаж авдаг байна.